Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлуудаас таймлаг өргөх гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдээс эхлээд өнөөдөр энэ баасан гарагийг хүртэл бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон маш олон үйл явдлууд өрнөлөө. За ингээд эдгээр үйл явдлуудыг он цагийн дараалалаар цаг хугацааны дараалалаар та бүхэнд хүргэе. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 80 насны төрсөн өдөр нэм гарагт тохиосон байгаа. За Трампын хувьд бол 1946 оны 6 сарын 14-нд Нью-Йорк хотноо мэндэлж байсан. За түүний төрсөн өдөр Америкийн цагаар бол нэм гарагт буюу Улаанбаатарын цагаар даваа гарагт тохиосон байгаа. За Трампын хувьд бол Америкийн түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчдийн нэг. За түүний өмнөх ерөнхийлөгч Жо Байден 82 настайдаа албан тушаалаа хүлээлгэн өгснөөр хамгийн өндөр настай төрийн тэргүүнээр бүртгэгдэж байсан бол Трампын хувьд 2029 оны 1 сард ажлаа хүлээлгэн өгөхдөө Байденаас өндөр настай буюу 83 настай байх юм аа. За Трамп зөвхөн Америк гэлтгүй дэлхийн хэмжээнд өндөр наснда төрийн тэргүүний үргийг гүйцэтгэж байгаа цөөн удирдагчдын нэг гэж хэлж болно Трампыг. За түүний нас нэлээд өндөр гарч байгаатай холбоотойгоор мэдээж бас эрүүл мэндийнх нь талаар зарим хууль тогтоогч нар болон иргэдийн дунд бол бас юм боломжлол асуулт бол гарч байгаа. За гэхдээ 2-7 хоногийн өмнө хэлсэн эрүүл мэндийн иж бүрэн үндэслэх шинжилгээний дараагаар бол эмч нь бол түүний эрүүл мэнд маш сайн байгаа гэж бол дүгнсэн юм аа. За тэгвэл Трампын энэ жилийн төрсөн өдрийн 80 насны төрсөн өдрийн ойн баярыг тохиолдуулаад Орос болон Украины ерөнхийлөгч нар түүнтэй тус тусдаа утсаар холбогдсон ярилцаж мэдчилгээ дэвшүүлснээс гадна Украины дайныг өндөрлүүлэх асуудлыг бол бас хэлэлцсэн гэсэн мэдээлэл бол гарсан байгаа. За энэ 7 хоногт Франц улсад зохиогдсон их 7-гийн бүлгийн дээд хэмжээний чуулганы үеэр хэлэлцэх чухал асуудлуудын дунд бол Украины дайн багтсан байгаа. За Трамп төрсөн өдрөө тэмдэглэсний дараагаар бол энэ хүү чуулга улсалд нь оролцсон юм а. За харин энэ Францад болох их 7-гийн чуулганд оролцохынхаа өмнө тэрээр өөрийнхөө төрсөн өдрийг цагаан ордны гадна талбайд түүнд зориулсан зохион байгуулсан Америкийн холимог тулааны UFC холбооны Freedom 250 хэмээх юм тэмцээнийг бол үзэж тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. За тэгэд энэ бол өмнө хязгаарч цагаан ордны ойролцоо ийм арга хэмжээ бол болж байгаагүй гэдгээр юм онцлог үйл явдал болсон. За мөн Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ой болон Трампын төрсөн өдөр давхар зориулсан энэ тулааны тэмцээний оргил тулаанд Америкийн тулаанч Justin Gage ялалт байгуулж Трампд болон Америкийн ард түмэнд бол бас юм давхар бэлэг барьсан юм үйл явдал болсон байгаа. За тэгвэл Трамп энэхүү төрсөн өдрийнхөө баярыг энэ арга хэмжээг өндөрлүүлсний дараа шууд их 7-гийн дээд хэмжээний чуулга улсалтыг бол зорьсон байгаа юм аа. За тэгвэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнхөө тэмдэглэлт баярын өдрөөрөө мөн Америк болон Ираны талууд дайнаа зогсоож Америкийн Иран тавьсан тэнгисийн бүслэлтийг цуцалж Хормузын хоолойг иргэн нээх зэрэг ийм өөрчлөсөн тохиролцоонд хүрч инхийн хилэлцээр байгуулахаар тохиролцсныг давхар мэдгдсэн байгаа. За ингээд ер нь бол ийм бас бүх зүйлүүдийг ингэж нэг цаг үед давхцуулж бас ингэж бодод төлөвлөсөн байж болох юм гүйцэж болох юм. Гэхдээ төрсөн өдрөөрөө бол ийм нэлээд олон томоохон арга хэмжээнд оролцож мэдээллүүдийг бол хийсэн байгаа. За тэрээр өөрийн цахим хуудсанд Иран улстай хийх хилэлцээ бүрэн дууссан юм бичсэн. За мөн түүний энэхүү мэдээлэлтэй зэрэгцээ талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф Америк Ираны хооронд хэлэлцээр байгуулахын тохиролцоонд хийгдсэний хүрснийг бол батлан мэдэгдсэн байгаа. За Шахбаз Шарифийн мэдэгдснээр бол талууд 6 дугаар сарын 19-ний баасан гарагт Швейцар улсад харилцан ойлголцны санамж жижиг талбай ёсоор гарын үсэг зурхаар төлөвлөсөн. За мөн энэ тохиролцооны хүрээнд бол Ливан дахь мөргөлдөөнийг зогсоохоор тусгаж өгсөн гэдгийг бол тэрээр онцлон мэдэгдсэн байгаа юм аа. За талууд тохиролцоонд хүрсэн талаар Ираны гадаад хэргийн дэд сайд Касем Гарибабади мөн батлан мэдээлсэн. За гэхдээ Ираны төрийн төв телевизээр бол төв хэвлэлээр бол энэхүү хоёр талын тохиролцоог Америк, Израилийн тал Иранд бууж өгсөн ялагдсан буюу Ираны ялалт болж байна гэсэн ийм маягаар
одоо мэдээлсэн байгаа. Ингэж бол тодорхойлсон байна. За ингээд олон мянган хүний одоо амь насанд хүрсэн ойрхон донуудын дайн бол одоо зогсож Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг 60 хоногийн хугацаанд хэлэлцэх энэ суурь бол одоо үндсэндээ тавигдсныг бол инхүү зарласан байгаа. За гэхдээ энэ 7 хоногийн одоо сүүл хүртэл бол яг энэхүү одоо хэлэлцээний зүйл заалтыг бол одоо бас нууцлаад одоо төдийлөн одоо дэлгэрэнгүй юм мэдээлэл бол хийгээгүй. За тэгээ энэ мэдээлэл цацагдсны дараа бол одоо брэнд төрлийн газрын тосны үн бол 4%-аар огцон буурч нэг баррел $83 болж бол буурсан байна. За дээрээс нь нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий нарийн дарга Антонио Гутерреш их Британи, Франц, Герман, Итали зэрэг одоо барууны улс орны удирдагч нар Америк, Ираны талуудад дайнаа дуусгах энхийн хэлэлцээний талаар тохиролцоонд хүрсэнд бол баяр хүргэн сайшааж байгаагаа мэдэгдэж за бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын төлөө бол одоо хамтран ажиллахад бэлэн байна гэдэг юм уу давхар илэрхийлсэн юм аа. За ингээд түрүү хэлсэнчлэн одоо Трамп бол одоо эдгээр томоохон мэдээлэлүүд хийснийхээ дараа Францыг зорьсон байгаа. За харин энд нэг асуудал гарч ирсэн байгаа. Америк Ираны хооронд одоо дайныг өндөрлүүлэх тохиролцоонд хүрч за энэ 7 хоногийн баасан гарагт гарын үсэг зурхаар болоод болохын мэдээлэл гарсан ч Ираны эсрэг цэргийн ажиллагаанд Америк нэгдсэн улстай хамтран оролцсон Израиль улс энэхүү хэлэлцээрт хамааралгүй гэх одоо байр сууриа илэрхийлсэн байгаа. За тодруулах юм бол Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэ 7 хоногийн ихээр хийсэн мэдээлэлдээ Америк Ираны хооронд хэлэлцээр байгуулагдах болсон ч Израиль улс нь Ливан болон Сирь дэх эзэлсэн бүс нутгаа орхихгүй. Ливан дахь аюулгүй байдлын хамгаалтын бүсэд шаардлагатай гэж үзсэн хугацаанд үргэлжлэн байрлах болно гэсэн юм утгатай мэдээллийг бол хийсэн. Өөрөөр хэлэх юм бол Америк Иран хоёр одоо дайнаа зогсоож байгаа хэдий ч Израиль энэ Ливан дахь Хизболла бүлэглэлийн эсрэг одоо дайнаа бол тулаанаа бол зогсоохгүй гэсэн юм байр суурийг бол үндсэндээ илэрхийлсэн байна. За гэтэл одоо Америк Ираны хэлэлцээрт Ливан гэх зэрэг бүх фронтод одоо дайныг нэн даруй бүрэн гал зогсооно гэдгийг бол зуурчлагч Пакистан улсын ерөнхий сайд Шахбаз Шариф бол албан ёсоор мэдгдсэн байсан өмнө нь. Тийм учраас одоо Израилийн ерөнхий сайдын энэ хүн мэдгдэл нь Америк Ираны тохиролцоонд одоо сөргөөр нөлөөлж болцшгүй бас ийм нөхцөл байдлыг бол үүсгэсэн байгаа. За Нетаньяху бол өөрийнхөө мэдгдэлтэй хэвлэлийн бахархлын үеэр бол би Трамптай бас үргэлж нэг ижил үзэл бодолтой байгаад байдаггүй. Бид олон тохиолдолд санал нийлдэгч бас төдийлөн санал нийлэхгүй тохиолдлууд гардаг. За тэгээ миний хувьд бол Израилийн аюулгүй байдлын ашиг сонирхолд бол хамгийн чухал. Би бол үүнд хариуцлага хүлээн гэсэн одоо ийм зүйлийг ярьсан. За дээрээс нь мөн Израилийн Батлан хамгааллын сайд Израиль Кац ч мөн одоо тус улс өөрсдөө эзэлсэн бүс нутгаас ухрахгүй гэсэн ийм ижил төрлийн мэдээллийг даваа гарагт хийсэн юм аа. За ингээд одоо юу гэдэг Америк Ираны тохиролцоонд Израиль одоо сөрөг юм нөлөө үзүүлж болшгүй юм нөхцөл байдал бол энэ Нетаньяхугийн мэдээлэлээр бол үүссэн гэж хэлж болно. За ингээд Трампын одоо зорж очсон одоо их технологийн дэд хэмжээний чуулга уулзалт руу одоо бүгдээрээ орцгоё. За энэ чуулга уулзалт бол даваа мягмар лав гэсэн одоо 3 өдрийн турш Францын Эвиан-Лебен нэмэх одоо жижиг хотод зохион байгуулагдсан байгаа. За энэ хүү уулзалтын үеэр бол их технологийн удирдагч нар дэлхийн одоо эдийн засаг, за өр зээлийн асуудлуудын талаар бол хэлэлцсэн. За мөн одоо хамгийн чухал уулзалтуудын дунд бол одоо чухал асуудлуудын дунд бол Украины дайн, мөн Америк Ираны одоо энэ хооронд байгуулахаар болоод байгаа хэлэлцээр гэх зэрэг энэ асуудлууд бол багтсан байгаа. За Украины ерөнхийлөгч Зеленский бол энэхүү их технологийн дэд хэмжээний чуулга уулзалтанд очиж оролцсон нь бас сонирхол татсан үйл явдал байсан. За энэ үеэрээ тэрээр одоо ерөнхийлөгч Дональд Трамптай бол бас богино хугацаанд уулзсан байгаа. За энэ уулзалтад Украины үндэсний аюулгүй байдал, Батлан хамгааллын зөвлөлийн нарийн дарга Рустем Умеров болон Америкийн төрийн нарийн дарга Марко Рубио нар бол мөн давхар оролцсон байгаа. За тэгээ уулзалтын талаар Зеленский сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ бид баллистик пуужингийн эсрэг систем болон Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг авах талаар бол асуудлыг хөндөө ярилцсан гэдгийг бол мэдгдсэн. За мөн тэрээр Украины агаарын давтлагоос хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх, дипломат үйл явцыг урагшлуулах, Оросын албаны улсыг дайнаа зогсооход хүргэх явдал бол одоо бидний анхаарлын төвд байгаа хэмээн сошиал хуудсандаа бол бичсэн байгаа. За харин Дональд Трамп бол энэхүү уулзалтыг их сайхан болсон гэж дүгнээд Америк Иран эвлэрсний дараа Ормозын хоолой нөхцөл байдал докторжих учраас Оросын газрын тосны одоо
эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэсэн юм зүйлийг бол ярьсан. За тэрээр хоёр тал асар их хохирол амсаж байгаа нь бол ямар ч утга учиргүй явдал. Тиймээс бид чадах бүхнээ хийх болно. За Орос бол энэ дайнаа дуусгах ёстой гэд одоо Украинтай энхийн гэрээ байгуулж дайнаа дуусгахыг Оросын талд бол Трамп уриалсан байгаа юм аа. За технологийн чуулга уулзалт бол одоо даваагаас 5 гаругийн хооронд 3 өдрийн турш үргэлжлэн одоо өндөрлсөн байгаа. За өндөрлөختөө харин хамтарсан мэдээлэл гаргалгүйгээр өндөрлсөн. За ингэснээр одоо өмнөх 2025 оны Канадын Кананаскес хотноо зохиогдсон одоо дэд хэмжээний чуулга уулзалтаар нэгэн адил их технологийн бүлэг дахин нэгдсэн хамтарсан мэдээлэлд бол хүрч чадлагүйгээр бол дууссан байна. Гэхдээ энэ удаагийн чуулганы үеэр геополитик, эдийн засгийн өсөлт, олон нийтийн эрүүл мэнд зэрэг юм тодорхой асуудлуудад төвлөрсөн нийтдээ 9 баримт бичгийг үе шаттайгаар нийтлэхээр болсон. За тэгээд их сурвалжуудын мэдээлснээр бол чуулганы бэлтгэл ажлын үеэр хамтарсан мэдээлэл гаргахаас бол татгалзсан оронд нь салбар тус бүрийн үр дүнгийн баримт бичгийг нийтлэх хэлбэрийг бол сонгосон гэж бол мэдээлсэн байгаа. За энэ их технологийн бүлгийн удирдагчид энэ удаад Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих нэгдсэн байр суурийг дахин илэрхийлсэн. За Оросын албаны улсын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээгээ цаашид чангатгаж Оросын одоо дайнаа санхүүжүүлж байгаа их үүсвэрийг хумхад бол ач холбогдол өгөхөө мэдэгдэхийн зэрэгцээ. Америк Ираны хооронд байгуулахаар болоод байгаа хэлэлцээрийг сайшааж хэрэгжилтэд нь өөрсдийн хувь нэмрийг оруулахад бэлэн гэдгийг одоо илэрхийлж мэдэгдсэн байгаа. За түүнчлэн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн маршрут чиглэлүүдийг бол нэмэгдүүлэх, Ормосын хоолоо одоо энэ хамаарлыг бууруулах, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм давхар илэрхийллээ. За энэ жил бүлгийг даргалж байгаа Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон уулзалтын дараагаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Украины хямрал, ойрхон донуудын нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал зэрэг асуудлаар 7 улс бол тодорхой зөвшөлтсөлд хүрснийг онцолсон. Харин Америк болон одоо бусад 6 улсын хооронд уур амьсгалын өөрчлөлт, нэгдсэн үндэсний байгууллагад тулгуурласан олон талт тогтолцоо зэрэг асуудлаар одоо байр суурийн зөрүүт хിവэрэ байгааг бол бас хүлээн зөвшөөрсөн ийм мэдээллийг бол тэрээр хийсэн байгаа. За их технологийн бүлгийг энэ жил даргалж байгаа одоо Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд бол энэ одоо чуулганыг өндөрлсөний дараагаар Дональд Трампыг Парис хотно Версалийн ордонд одоо үдшийн зоог барихыг бол урьсан. За ингээд энэхүү зоогийн үеэр Америк бол Ираны хооронд байгуулахаар тохиролцсон харилцан ойлголцлын санамж жижигт хоёр талын төрийн тэргүүнээр Америкийн одоо төрийн тэргүүн одоо гарын үсэг зурсан байгаа. За үүнээс өмнө буюу одоо лав гарагт энэ бол пүрэв гарагт болсон үйл лав гарагт одоо энэ үйл явдал болсон. Үүний дараагаар пүрэв гарагийн үүрээр бол Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан гарын үсэг зурсан. Трампын хувьд бол одоо энэ Версалийн ордонд Макронтой зоог барих үеэрээ одоо энэ хүү харилцаа ойлгосныг санамж жигт бол гарын үсэг зурсан байгаа. Иран Америкийн хоорондох. За тэгээд Трампын хувьд их технологийн дэд хэмжээний чуулга уулзалт болсон одоо тэр жижиг хотоос Парис руу нисэж Версалийн ордонд одоо энэ хүү хүндэтгэлийн үдшийн зоогийг бол барьсан. За Макроныг бол одоо ажиглагч нар бол одоо нэлээд сайн юм одоо дипломат үйл ажиллагааг бол энэ эдгээр өдрүүдэд бол одоо өөрийнхөө улсад явууллаа гэж бол дүгнсэн байгаа. За Трамп одоо энэ үеэр хоёр талын хооронд гэрээ байгуулахад зуучилсан Пакистан, Катар улсын удирдагч нар мөн бүгд найрамдагтад ард улс болон тус улсын удирдлага Ши Жинпин одоо Америк Ираны сөргөлдөөнийг зохицуулахад бол одоо чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг бол онцлсан юм мэдээллийг бол бас хийсэн байгаа. За ингээд Иран Америкийн одоо төрийн тэргүүнээр хоёр талын харилцаа ойлгосныг санамж жигт гарын үсэг зурсан одоо хуулбараа цахимаар харилцсан илгээсэн. За тэгээд одоо баасан гарагт Швейцарт албан ёсны одоо арга хэмжээг зохион байгуулнаа гэсэн мэдээллүүд бол гарч ирсэн байгаа. За тэгвэл лав гарагт цагаан ордны зүгээс за Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс хоёр талын хооронд байгуулахаар тохиролцсон гэрээний агуулгыг ил болгосон байгаа. За 14 зүйл заалт бүхий одоо энэ хүү харилцаа ойлгоснын санамж жижигийн одоо олон нийтэд Трампын засаг захиргааны зүгээс ил болгосон. За албаны их сурвалжийн зүгээс бол энэ хүү гэрээг Ормосын хоолойг нэн даруй нээх, Иранд цөмийн зэвсгээ устгах үүрэг хүлээлгэх, мөн Ираны тал одоо
үргээ биелүүлэх юм бол бид тэднийг илүү хөгжин цэцгэлсэн улс болгохын тулд эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулах юм үндсэн агуулгатай гэрээ юм а гэдгийг бол тайлбарласан байгаа. За энэ харилцаа боловсролын санамж жижигийг Америк болон Исламын бүгд найрамдах Иран улсын хооронд байгуулсан Исламабадын харилцан ойлгосон санамж жижиг гэж бол аль бие усаар нэрлэсэн. За энэхүү баримт бичигт бол бүх фронтод мөргөлдөөнийг зогсоох, хоёр улс нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, 60 хоногийн дотор эцсийн энхийн хилэлцээрийг байгуулах, Америк 30 хоногийн дотор тэнгисийн бүсэлтэд бүрэн зогсоох, Ормозын хоолойг нээж хөлөг онгоцуудыг аюулгүй нэвтрүүлэх, Америк нэгдсэн улсаас Ираны сэргээн босголтод болон эдийн засгийн эдийн засагт нь 300 тэрбум $, хүртэлх санхүүжилтийг үзүүлэх, за Ираны эсрэг тогтоосон бүх төрлийн хоригуудыг цуцлах, Иран улс цөмийн зэвсэггүй байх үүрэг хүлээх, Ираны зарцаагцсан хөрөнгүүдийг чөлөөлөх, эцсийн хилэлцээр байгууллагад хүртэл өнөөгийн нөхцөл байдлыг хадгалах, санамж жижиг болон эцсийн хилэлцээрийн хэрэгжилтийг хянах болон эцсийн хилэлцээрийг нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн заавал биелүүлэх тогтоолоор баталгаажуулах гэсэн ийм нийтдээ 14 зүйл залтыг багтаасан гэдгийг бол энэ 7 хоногт ил болгосон юм аа. За ингээд бүх зүйл маш сайхан өрнж баасан гарагт Швейцарын Оббурген хэмээх тосгонд гарын үсэг зурж хилцээрийг гэрээний зүйл хэрэгжилтийг эхлүүлэхээр болоод байсан. Пүрэв гарыг хүртэл баасан гарыг хүртэл бүх зүйл маш сайхан байсан. За гэвч түрүү хэлсэн шүү дээ. Израиль улс энэ тал сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэдэг яг ярьж байтал яг л тийм үйл явдал боллоо. Юу болсон бэ гэхээр Израиль болон Ливан дахь Хизболла бүлэглэлийн хооронд бол томоохон юм гал солилцсон үйл явдал болсон байгаа. Ингээд үүнээс үүдээд Швейцарт баасан гарагт очиж гарын үсэг зурх гэж байсан Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч J.D. Vance-ийн аялал бол хойшлогдсон байгаа. За Америк Ираны хооронд энхийн хилэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Швейцарт баасан гарагт болох гэж байсан хилэлцээг Хизболла Израилийн хооронд болсон энэхүү агарын цохилтууд буужин харавсан энэ үйл явдал бол түрүү хэлсэнчлээ сөргөөр нөлөөлж цуцлагдаад байна. За гарч байгаа сүүлийн үед гарч байгаа энэ мэдээллүүдээс харахад бол Америк Ираны дараагийн шатны хилэлцээ тодорхойгүй байдлаар хойшлогдлоо гэж ингэж мэдээлж байна. За энэ ямар сөрөг талтай вэ гэхлээр нэгдүгээр харилцаа ойлголцын санамж жижигт гарын үсэг зурх энэ асуудал бол тодорхой энэ үйл явдал бол ёслол гэж хэлж болно те. Энэ үйл явдал бол тодорхойгүй хугацаар хойшлогдож байна. За дээрэс нь Ормозын хоолойгоор энэ газрын тосны тээвэрлэлтийг чөлөөтөө явуулах энэ 60 хоногийн 30 хоногийн ингээд энэ гэрээ харилцаа ойлголцын санамж жижиг заагдсан байгаа энэ асуудлууд бол ингээд бас хэцүү болж эхэлж байна. За дээрэс нь нөгөө 60 хоногийн дотор байгуулах энхийн хилэлцээр бол бас ингээд сөргөөр нөлөөлж эхлэх юм үйл явдал бол үүсэт байна. За тэгээд яг одоогийн байдлаар бол J.D. Vance Швейцар руу явахааргүй болсон гэдгийг бол цагаан ордны зүгээс мэдэгдсэн. За нислэгийг бол хойшлуулж байгаа гэдгийг мэдэгдсэн. Тэгээд энэхүү шийдвэр бол пүрэв гаргийн орой гарсан. Ямар тач баасан гарагт бол ингээд төлөвлөсөн ёсоор явагдахааргүй болж байна. За ингээд ийм үйл явдлууд бол энэ 7 хоногт Америк Ирантай холбоотойгоор бол ийм том гол үйл явдлууд бол боллоо. За ингээд энэ 7 хоногийн дэлхийн тойм хөтөлбөр өндөрлөх гэж байна. За төгсгөлд нь бас энэ 7 хоногт болсон нэгэн үйл явдлыг товчхон хүргэе. Тэгэхээр Украин болон Молдов улсыг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх үйл явц энэ 7 хоногт аль бие усаар эхэлсэн байгаа. За энэ бол хэдэн сар жилээр ч үргэлжилж болох юм үйл явц байгаа. Гэхдээ ямар ч гэсэн энэ хүү үйл явц бол эхэлсэн юм аа. За ингээд та бүхэндээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тойм хөтөлбөр өндөрлөж байна.